За та нар маань галзуу кино сувагтан тавтай морил. Нод галзуу кино сувагт юун галзуу анимашн ороод ирвэ гэж та нар гайхаж байгаа байх. Гайхахаас аргагүй. Учир нь Борон яг одоо 2025 онд гараад галыг асааж байгаа галзуу анимашн болох Zootopia 2-ыг ярьж өгөх гэж байна. Гэхдээ галзуу анимашнд оруулдаг юм уу гэж та нар бодож магадгүй. Яг л тэгэл мо Борон галзуу анимашн сувга та нартаа сурчлах гал ингээл амтлагыг нь оруулж байгаа нь шүү дээ. Тэгээ та нар маань амтлагыг нь үзээд таалагдах юм бол галзуу анимашн сувг руу ороод бүтнээр нь үзэцгэн биз. За тэгээд энэ галзуу анимашныг та нарт ярьж өгөхөд дугаарыг маань хамтрагчаар энгийн аюулгүй ухаалаг Skytrip хамтран хүргэж байна. За тэгээд тайлбараа эхлэхээс өмнө Борон нэг л юм хэлье, нэг л юм захий. Киног болж өгвөл бүтэн үзэж бай гэж. Бас тэгээд кино театрт. За офицер тула Judy Hobbs, гудамжны намаачин Nicholas Wilde нар ердөө ганц дуу хураагууртай ловон хэлбэртэй үзгээр дамжуулаад хотын шинэхэн дарга Belvedere-ийн хувилдааныг илчилсэн тухай мэдээ Zootopia даяар тархаж мань хоёр хот даяараа од болж байгаагаар кино эхэлнэ. Шүүх хурлуулж Belvedere-ийг ялалсны дараа Nicholas Wilde цагдаагийн актемд суралцж хотын хамгийн анхны үнэг цагдаа болж Judy нэг хоёр хотын цагдаагийн газрын түүхэн дэх хамгийн анхны туулай болоод үнэгний хамтралыг бий болгожээ. Удалгүй хот шин захирагчаа сонгож хотын даргаар жүжигчин асан Brian Wind Dancer ажиллах болсон байлаа. Тэрээр уур амьсгалыг тохируулах технологи бүхий онцгой ханыг зохион бүтээсний 100 жилийн ойг тэмдэглэх баярын үеэр Judy нэг хоёрыг магтаж ийм хоёр эрсдэс амтан хамтран ажиллаж чадаж байгаа бол бид ч бас ялгаатай талуудаа хойш тавиад үр дүнтэй хамтарч чадна гэж хотын бүх иргэдэд уриаллаа. Бид хамгийн шилдэг хамтрагчд байж хүлээж авсан хэрэг бүхнээ илрүүлж бүх цаг үеийн хамгийн агуу хамтрагчд болцгоон шүү. За ингээд хүлүүмээ намжиж мань хоёр ч өдөр тутмын ажилдаа орцгооно. Hobbs урдын адил ирч хүчтэй байсан бол тогтсон цагийн ажил хийж сураагүй мань нэгд энэ нь тийм жамар байсангүй. Тэдний ажилдаг цагдаагийн газрын гол зарчим бол хамтрагчд үргэлж санаа нэгтэй байх гэдгийг цагдаагийн дарга Бого байнга сануулна. Тэр өглөө Бого хот руу хууль бус бараа нэвтрүүлэхэд тусалдаг гайлын байцаагч Snoopy гихчиг үйлдэл дээр нь баривчлах ажил байгааг багийнхандаа танилцуулаад бүгдд нь ажлуудыг нь хуваарлж өглөө. Тэгээд Judy нэг хоёрт туршлагатай албан хаагчид яаж ажилдаг болохыг ажиглах даалгавар өгсөн ч мань хоёр айл хэдийн зүсээ хувиргаад хэргийн газар руу явчихсан байж таардаг. Тэр хоёр жаахан хүүхэдтэй гэр бүлийн дүрд хувираад шууд гайлын хашаа руу явж оржээ. Гайлын байцаагч Snoopy тэдэн дээр ирээд тэднийг саатуулах гэж оролдсон ч нэг санаа шалгыг гартаа авч осолд орсон бяцхан хүүгийнхээ төрсөн өдрөөр энэ гайхалтай байгууллага яаж ажилдаг болохыг харуулахыг хүссэн юм аа. Хүү минь гайлын байцаагч болохыг мөрөөддөг. Гэж найрсанд цаадхан сэтгэл нь хөдлөөд тэднийг орохыг зөвшөөрнө. Сэтгэл нь хөдөлсөн Snoopy хүүгийн хөлний шохоон дээр гарын үсгээ зурж байх зур. Hobbs хууль бус бараа хадгалж байсан контейнерыг нээж амжлаа. Тэгсэн үндэ зэрэгцээд цагдаагийн дарга Бого тэднийг үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсанд энийг нь сонсон Snoopy машиндаа суугаад хар хурдаараа зүгтдэг. Зангаж Judy нэг хоёр тэнд байсан гахааны машиныг булааж аваад хойноос нь хөөсөнд цагдаагийн бусад багуудаж тэдэнтэй зэрэгцээд хөөж эхэлцгээв. Тэгсэн энэ үеэр нэг могой машинаас сэмхэн гарч явахыг Judy анзаарлаа. Ингээд Judy хэргийн газраас нотлох баримтууд цуглуулж хин нэгэн хөлийн чандаас нууцаар могойнуудыг Zootopia руу тээвэрлэж байж магадгүй гэж үзэж байгаагаа хэлсэн ч ойн баярын үеэр хотод үүмэн самун дэгдээсэнд нь Бого дарга нэлээд ууртай байсан учраас тэрний яриаг төдийлөн авч хэлэлцсэнгүй. За ингээд бүх албан хаагчид өрөөнөөс нь гарсны дараа та хоёрын хичээл зүтгэлийг үнэлж байгаа ч хэрэг болгон өмнөх хэрэг шиг ч ноцтой байдгүй юм. Та хоёроос болж цагдаагийн байгууллагын нэр хүнд эрсдэлд орлоо. Тиймээс та хоёрт нэг ажил даалгая. Энийг сайн хийж чадвал үргэлжлүүлээд хамтарна. Чадахгүй бол та хоёрыг тусад нь ажилуулна. Ингэж хэлээд нэг танилцуулга өгдөг. Тэгсэн тэр нь сэтгэл зүйн хямралд орсон хамтрагчдад зөвлөгөө өгөх сургалт байж таарна. Тэднийг яагаад ирсэн болохыг сургагч асуухад Judy өөрсдийгөө хамтрагчд болоод долоохон хон жугаа. Ямар ч асуудалгүй гэж ярьсан ч сургагч багш тэрнийг
Хамтрагчаа үг хэлүүлэхгүй ганцаараа бүгдийг ярьж биеэ хүчлэн барьж байгаа чинь хөлийн чин чичиргээнээс харагдаж байна. Энэ бол тэрний хамтрагчин сэтгэл зүйн хувьд өөртөө итгэлгүй нэгэн гэсэн үг гэж хэлдэг. Тэгээд гэхдээ зүгээр дээ ганц 2 жилийн дараа гэхэд зүгээр болчихно. Гэхэд мань хоёр цочноо. Тэр хоёрыг сургалтаасаа гарч ирэхэд хэлтсийнхэн цагдаа тэр хоёрыг дооглон тагурхацгаана. Жуди өөрсдийгөө шилдэг хамтрагчид болохыг бүгдэд нотлох ёстой гэж бодж байсан бол Ник өөрсдийгөө хүндэж нотлох шаардлагагүй гэж бодно. За ингээд Жуди багшинхан өгсөн шилдэг хамтрагчид болох тухай номыг хичээнгүлэн судалж эхэлсэн бол Ник тэр номыг ерөөсөө тоохгүй байлаа. Ник гэртээ ирсэн дөрөвдөө буудан дээрээс сууж кино үзнэ. Харин Жуди ээж автайгаа уцаар ярина. Ээж аав нь тэрэнд сайн хамтрагч байхын тулд баг зэрэг буулт хийж байхад зүгээр гэж зөвлөсөнд Жуди бушуухан утсаа салгаад даалгавраа хичээнгүйлэн хийж эхэлдэг. Тэгээд тэр зурагтаа асаагаад үзэж байхдаа Zootopia-г үүсгэн байгуулагч Ebenezer Linksay гэх шилүүсний үр хүүхдүүдийн зохион байгуулах гэж байгаа нэг томоохон хүлээн авалт болох газарт Snoopy-гийн жолоодож байсан бүхээгтэй машин явж байсан болохыг хараад сэжиг төрж эхэлнэ. Тэр арга хэмжээндээр Zootopia-гийн алдарт уур амьсгал тохируулагч ханыг яаж бүтээх тухай өгүүлсэн Linksay-ийн тэмдэглэлийг үзүүлэх байлаа. Жуди тэр дөрөв интернет ухаж 100 жилийн өмнө Zootopia-г үүсгэн байгуулж байх үед тэрхүү тэмдэглэлийг хулгайлах зорилгоор тэдний гэр бүл рүү могой халдаж байсан болохыг олж мэднэ. Нислэгийн тийзээ энгийн аюулгүй ухаалгаар Skytrip-с. Тэгэд шууд Ник рүү залгаж могой Linksay-ийн тэмдэглэлийг хулгайлах гэж байх магадлал өндөр байгааг хэллээ. Ник тэрнтэй уцаар ирээд удаагүй байтал Жуди айл хэдийн хаалган дээр нь ирж гэж. Хэрвээ энэ ажиллагаа бүтлгүйдвэл боогоо дарга бид хоёрыг салгачих штэ гэж Никийг болгоомжлоход эсэргээрээ энэ хэргийг илрүүлчихвэл бид хоёр хамгийн шилдэг хамтрагчид гэж тооцогдно. Хинч бид хоёрыг хамтдаа байх хэрэггүй гэж цаашид хэлэхгүй болно гэж Жуди зүтгэлээ. Ингээд Ник ч зөвшөөрч тэр хоёр үйл ажиллагаа болох газар руу зүсээ хувилгаад нэвтрэхээр шийдцгэн. Гала хүлэн авалт болох газарт хотын бүх нөлөө бүхий амьтад бүх томчууд цуглаж байлаа. Мань хоёр ч үйлчилгээний ажилтны хувцс өмсөд хүлэн авалт болох газар руу хөдөлдөг. Тэдний ирэхэд Катрингийн машинууд олнороо ирчихжээ. Тэгээд мань хоёр тэр машинууд дотор могоо байгаа эсхийг хайж эхэлсний дараа хүлээн авалтын арын хаалга нь онгорхой байгааг хараад ёслолын хувцс өмсөж дотогшоо нэвтрэхээр болно. Тэднийг ороход гайхалтай хүлээн авалт эд үргэлжилж байлаа. Могоо яагаад хуучны тэмдэглэлийг хулгайлах гээд байгааг Ник сайн ойлгодгүй. Ямар ч тач тэд тэмдэглэл байгаа газар руу ойртохоор шийдлээ. Энэ үеэр цагдаагийн газрын дарга боогоо байдлыг шалгахаар тэнд иржээ. Жуди дарга санагдах гэж байгаад Linksay гэр бүлийн хамгийн баг хүү Пауберттэй мөргөлдөж орхино. Тэгээд тэр хоёрыг дотнчлан ярилцаж эхлэхийг харсан Ник дургуутсаж ажиллагаагаа цуцалж буцаж явахыг шаардаж эхэлдэг. Тэгсэн Ник чихвчээ унгаад авах гэж тонгойхдоо газраас өмнөх машин дотор байсан шиг могойны гуйжсан хайрс олно. Хөдөлгөй хотын дарга тайзан дээр гарч ирээд үг хэлж эхлэхдээ зэрэгцээд Ник могойг танхимын дээд талын авжуур дээр явж байгааг олж харлаа. Тэгсэн энэ тухайга Жудид хэлж амжихаас өмнө тэр боогоо дарагтайгаа халз мөргөлдөж орхидог. Ууралсан боогоо тэрнийг чирээд тэндээс авч гарахын даваан дээр нөгөө могой тайзан дээр үсэрч буугаад айж сандарсан амьтдыг зогдохтой зэрэгцээд Ebenezer Linksay-ийн залгамжлагч шиг Linksay-ийн тэмдэглэлтэй хамт ороож аваад тэндээс хар хурдаараа зогддог. Жуди могооны хойноос хөөж эхэлсэн бол Никийн зам боогдож ард үлднэ. Тэгээ Жуди могоо гүйцэж ирээд энэ үйлдэлээ зогсоо. Хэнийг ч хохирох хэрэггүй. Гэхэд нөгөө могоо гайхаж би хэнийг ч хохироохгүй. Бид муу тал биш. Харин эднэр муу тал. Энэ нууцыг илчлэх баримт бол энэ тэмдэглэл. Би энийг нотлох ёстой. Гой. Энэ бол надад байгаа сүүлийн боломж гэж хэлдэг. Тэгсэн тэрнийг үгээ хэлж дуусгахаас өмнө Ник тэрнийг хайруулын тавгаар цохиод ухаан алдуулчихна. Тэгсэн Мэлтон Linksay могооноос мултарсан даруйда хүүхдүүддээ энэ могойг хал. Бас энэ тэмдэглэлийг устгах гэж тушаагаад мань хоёрт хандаад харин та хоёр хамаа хамхиад энэ могоо бидэн лөө давталсан. Би дараагүй хамгаалалт хийсэн гэж мэдүүлэг өг гэж тулглаа. Байдал бишдэж байгааг ойлгосон Жуди зуухнаас цаг үсэргэж замаа хаахад Ник цанхоор гарч зогтохыг оролдоно. Гэвч Жуди нөгөө могоог авч явахаар ноцолдож эхэлсэн учраас Ник аргагүй байдалд ороод могоон сүүлнээс барьж авлаа. Үүнтэй зэрэгцээд нөгөө могоо гинэд сэргэж ухаан жолоогүй эргэлдэж байхдаа Мэлтний гарт байсан тэмдэглэлийг газар тунгаад зогсохгүй. Нэг шүдэ дөнгөж тэнд орж ирсэн боогоо даргын дууханд зааж орхино. Энэ үеэр цагдаагийн бусад ажилтнууд ирэхэд шилүүснүүд Жуди Ник хоёрыг могоотой хувилдсан цагдаагийн даргыг алах гэж оролдсон. Гэж буруутгасанд тэд аргагүй байдалд ороод тэндээс зугтаацгаана. Жуди ч тэндээс зугтахаас өмнө тэмдэглэлийн дэвтрийг авч амжнаа. Азуулахад тэднийг зугтах явцад ноён бийг таарч багаажиндаа нуугаад тэндээс авч гардаг. Харин могойг мопедтай амтан давхиж ирээд аваад явсан байлаа.
Ингээд мань хоёр нөгөө могооны хамтар эрен сурвалжлагдаж эхэлнэ. Маргааш нь гэхэд хотын дарга Мелтний гэр бүлийнхний өмнө цомцоогоод сууж байдаг. Мелтон Линкслей тэрнийг албан тушаалаа алдахыг хүсээгүй бол эрен сурвалжлагдаж байгаа гурвыг яаралтай үгүй хийхийг тушаалаа. Ингээд хотын дарга цагдаагийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь хөдлөгнө. Багаачнд явах замдаа Жюдэгийн утсанд аав ээжсэн дуудлага ирсэнд Ник зогтож явхад хамгийн хэрэггүй зүйлээ гэж хэлээд утсыг нь эвдэлчихнэ. Тэгээд тэр хоёр ноён Бигийн гэр бүлийн брендинг үйлдвэрт ирцгэлээ. Ноён Биг ч тэдэнд шинэ иргэний үнэмлэх шинэ хувцас өгөөд тэндээс бушуухан зогтоохыг зөвлөнө. Шилүүснүүд өөрсдийг нь гүтгсэн гэдгийг Жюди тэрэнд хэлэхэд цаадах нь шилүүснүүд бол аюултай амьтад нэр төрөгүй. Тэдний замд хөндлөсөн бол тэдэнтэй тэмцэх биш харин зугтаах нь үлзийтэй байдаг юм гэж зөвлөлөө. Ник тэдний зөвлөгөөг дагаж бушуухан зугтаахтаа бэлэн байсан бол Жюди Бид энэ хотыг хамгаална гэж тангараг өргөсөн. Шудраг ёс хизээч зугтаадгүй юм гэж зүтгэлээ. Тэгээд тэр тэмдэглэл могойнуудыг буруугүй болохыг яаж нотолж болохыг ноён Бигээс асуусан ч цаадах нь тоймтой юм мэддэггүй. Могойтой холбоотой бол мөлхөгчдтэй л ярилцаж үзсэн нь дээр байх гэж зөвлөдөг. Тэгсэн тэд нэгч мөлхөгч таньдгүй. Аз болоход ноён Бигийн охин Фру тэдэнд мөлхөгчдийн талаар нэлээд өргөн мэдлэгтэй нэг влогерийн контактыг өгдөг. Тэр Минжиг Ниблес гэдэг байлаа. Ниблес Минжиг тэдэн дээр эвдэрхийн машинаа унсаар ирэхэд Ник шууд л тэрнээс болгоомжилж эхэлнэ. Тэгсэн Жюди энэ хэргийг заавал шийдэхэр сэтгэл шулууджээ. Тэднийг Ниблесийн машинд суухад цаадах нь сэтгэл нь хөөрч тэр хоёрыг хэвлэр явагчтай уулзуулахаар хурдлан давхилаа. За, амтлагаа маань нэг иймэрхүү байла. Та нар маань үргэлжлүүлээд бүтэн үзхийг хүсвэл галзуу анимашн сувгаас үзээрэй.